Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр баатруудын үйл явдлыг төлөөлөн хэлж найруулан хичээл орно. Номын 128 дугаар хуудсыг нээгээрэй. Баатруудын үйл хөдлөлийг төсөөлөн хэлнэ. Чанга дуугаар уран тод уншина. Зургийг ажиглаад төсөөлөн бодож баатруудын үйл явдлыг бичье. За юу харагдаж байна? Ямар үйл явдал болж байна? Ажиглаад бичээрэй. За цэгийн орд үг нөхөж төлөөлөн уншина. За энд одоо өнөөдрийн хичээл дээр анхаарах зүйл маань нэгдүгээр мөр бүрийн эхний үг ямар үсгээр эхэлсэн байгааг анхаар. Хоёрдугаарт нь нөхөх үгээс сонгон бичнэ. Гуравдугаарт нөхөж бичснээр чанга тод уншина. Уран тодоор уншина гэдэг. За нөхөх үг маань сүүлийн, төгсгөлийн, аргамжаатай, уяатай, хойно, үхээр, ачаа бараа, эхний, түрүүчийн, баруун, зүүн, архирч, бахирч, гитэх, мираах, амгалан, тайв гэсэн үгнүүдийг бие шүлэгт нөхөж бичнэ. Баатар, банхар хоёр гэж байна. Энэ юуны нэр байх нь хүүхдүүдээ? Зүйтэй. Нохойны нэр байх. Нохойны нэр мөртлөө ямар нэр вэ? Оноос нь нэр вэ? Оноос нэрийг ямар үсгээр бичдэг вүлээ? Том үсгээр бичдэг. За, баатар гэдэг манай нохой, банхар гэдэг нь хүний нохой. Сүүлчийн айл өрхөөд иршилхэд сүүлээ хавчаад банхар цагиргална. Сүүлийн айл өрхөөд иршилхэд сүүлээ өргөөд баатар босно. За, аргамжаатай мордыг баатар тойрно, адууны бэлчээрийг баатар ирнэ. Үхэр мал руу араадан дайрвал үхээс айхгүй баатар тэмцэнэ. Банхар гэхэд гэрийн ойр, барааны ёроолд зүүдлэн унтна. Хамгийн анхны уурын чимээгээр хамтлаа унтсан банхар босно. Уурын чимээ гэдэг юу гэж байгаа хүүхдүүдээ? Айл цайгаа нүдэж чимээ гаргаж тэрийг хэлж байна. За түрүүчийн айл өрхөө татхад түр амархаар баатар унтна. Баатар тэгтээ гэрээ сол баруун хамарт зүүдлэн унтна. Баатрыг ийхүү унтаж байх банхар харин ажилдаа гарна. За аймгүй хамхул руу ахирч дайна. Гэмгүй тагтаар гитэж довтлно. Хотод нохооны өглөөний хишгийг хумгай банхаар сэмхэн хүртэнэ. Амгалан хоноосон алдар хүндий аймгийнхаа банхар ахтайхан хүртэнэ. Хотоо манад шүн ойргүй баатар хоолоо сахиад өдөр завгүй банхар. Ашин дараах үгнүүдийг тайлбарлая. За өрхөө тэгшлэх гэдэг маань үдэш болоод шүн болоод ирэхээр өрхөө урагшлуулахыг хэлнэ. Баруун хамар гэж. Уулын хажуу хяр хамар, заавар чимээ цайгаа нүдэх, хамхуул хатхтаа. Үндснээсээ салан өөрийнхөө бут бож салхинд хоол газар бөмбөрн хийсэх өвсийг хэлж байгаа. За хэдүүлээ энэ зохиолд гарч байгаа баатруудынхаа үйл хөдлөлийг бичиж. За баатар шүн юу хийдэг байх вэ? Сүүлийн айл өрхөө тэгшлэхэд сүүлээ өргөөд баатар босно гэж байна. Өрхөө тэгшлэх гэдэг маань одоо унтах болоод өрхөө урагшлуулж байгаа. Урагшлуул оосроо урагшлуулна шүү дээ. Тэгээд унтахад бэлтгэхэд. Тэгэхээр баатар яах вэ? Сүүлээ өргөөд босоод явах хотоо мангах гэдэг. За банхар харин юу хийдэг байх вэ? Сүүлийн айл өрхөө тэгшлэхэд сүүлээ хавчаад банхар цагиргална. Банхар яах нь? Хэвтээд өхнө шүү дээ. За өдөр баатар юу хийх нь? Баатар тэгтээ гэрээ сол баруун хамарт зүүдлэн унтна гэдэг. Баруун хамар гэдэг маань уулын хажууг хэлж байгаа. Уулын хажууг хэлж байгаа шүү дээ. За банхар маань юу хийх нь? амьгүй хамхуул руу архирч дайна. Гэмгүй тагтаа руу гिचж довтлно. Өдөр их ажилтай болох нь биш. Хамхуул руу ч дайраад гэмгүй тагтаа руу ч гэтэл. За энэ дүр хэсгэж яах вэ? За өглөө баатар түрүүчийн айл өрхөө татхад
түр амархаар баатар бодно. Нөгөө өрхөө татаад галаа төлдөг штэ. Тэгэхээр хамгийн эхлээд баатар түр унтахад явна штэ. За тэгтэл банхар юу их юм? Хамгийн анхны уурын чимээгээр хамтлаа унтсан банхар босно. Хамгийн анхны уурын чимээ гэдэг нь яа? Айл цайгаа нүднэ. Өрхөө татаад цайгаа нүдээд босоход нь одоо хамтлаа унтсан банхар айлуудтай цуг унтсан юм чинь босох юм биш. За энэ хоёр нохойны үйл явдал энэ зүйлдсэн үгийг аль нохойд нь аль үг тохирч байгаа үг дээрээ харъя, уншия. Бусдын нүмерөөр бороо халахлаа гэж нэгдүгээр үг. За дараагийн үг нь сайн хүн санаагаараа сайн явдлаараа гэж. За хүүхдүүдээ энэ бусдын нүмерөөр бороо халахлаа гэдэг нь аль нохойд нь таарах зүйтэй банхад таарах юм байна тийм ээ. За сайн хүн санаагаараа сайн явдлаараа баатар таарах юм байна шүү дээ. За хүүхдүүдээ та нарын номон дээр ийм зүйлссэн үг байгаа. Энийг бас дэвтэртээ баатар зориулсны, банхар зориулсны ялгаж бичээрэй. Энэ хоёр нохоогоор хүмүүсийг төлөөлүүлсэн бол ямар хүмүүс байх вэ? Баатар ямар хүн байх вэ? Зүйтэй ажилсаа, эртэж, ажлаа өөрөө хийчдэг тийм хүн байна. За банхар нь ямар хүн байх нь? Банхар зүйтэй. За банхар залах уу? Тэгээд бас бусдын ард хоцордог ийм хүнээр төлөөлүүлсэн байх шүү. За хүүхдүүд өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Гэрийн даалгаварт дасгал 5, 6, 7 хийгээрэй.